4 өдрийн турш Улс орнын холбооны тойргийн шилдэг боксчид Орос улбаны улсын аваргын тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө. Өнөөдөр тэмцээний эхний өдөр бөгөөд дэвжээ өглөөнөөс эхлэн тулааны халуун уур амьсгалд автжээ. Бокс бол Бурятийн хувьд хамгийн нэр хүндтэй суурь төрөл юм а. Бидэнд урт удаа уламжлал, гүн гүнзгий үндэс мөн спортын томоохон амжилт бий. Эхний өдрийн хамгийн хэл ам дагуулсан тулааны нэг бол Магадан болон Приморын боксчдын хооронд болсон тулаан байлаа. Шүүгчдийн шийдвэр маргаан дагуулсан бөгөөд боомд хотын шигшээ багийн дасгалжуулагч өөрийн тамирчныг илүү оновчтой боловсрсон тоглолт үзүүлсэн гэж үзэж байна. Тоглолтын ерхий зураглалыг харвал бид ялагдсан гэж бодохгүй байна. Үнэн эрэхтэй том аргаантай тулаан боллоо. Манай тамирчин илүү оновчтой байсан юм шиг санагдсан шүү. Нэг иймэрхүү юм л боллоо доо. Боксчин тамирчдын ярьдгаар эхний тулаан хамгийн хүнд нь байдаг. Сандрал, сэтгэл зүйн бэлтгэл, танхимын уур амьсгал гээд бүгд нөлөөлнө. Гэсэн ч тамирчид эсвэр хатуужлаа харуулж олон жилийн бэлтгэлийн үр дүнгээ гаргаж байна. Эхний тулаан хамгийн хүнд хэцүү байдаг шүү дээ. Өрсөлдөгч гайгүй. Яг нь хүнд юм аа. Гэхдээ би энэ тулаанд бэлтгэлтэй байсан. Энэ тэмцээнд сэтгэл зүгээ бэлдсэн. Өрсөлдөгчөө таньдаг бол туршлагачин давуу тал болно. Хоёр дахь тулаан Бурят болон Хабаровскийн багийн хооронд боллоо. Фарид Садиков ялалтаар тэмцээнээ эхлүүлж өрсөлдөгчөө мэддэг байсан нь давуу тал боллоо гэлээ. Сайхан тулаан боллоо. Эхний тулаан л хэцүү байдаг юм. Өрсөлдөгч мундаг байлаа. Би урд нь тулдаж байсан болохоор яаж боксдгийг мэднэ л дээ. Яаж ажиллагаач мэдж байсан. Ерөнхийдөө бол бодж байснаар л боллоо. Үр дүнд нь сэтгэл хангалуун байна. Гэхдээ урагш тэмүүлнэ. Заримынх нь хувьд энэ анхны сорил байлаа. Манай нэгэн боксчин туршлагатай өрсөлдөгчдийн анхны тулаанаа хийсэн бөгөөд ялагдсан ч багийнх нь түүний тоглолтод сэтгэл хангалуун байна. Жаахан л да, манай хүн нас бага юм. Хабаровскийн тамирчин ч мундаг туршлагатай нөхөр байна. Гэхдээ анхны тулаан гэхэд тунд авгад боллоо. Мэдээж хэрэг туршлагал давмгааллаа шүү дээ. Хэлбэр тулаан гэж байхгүй гэдгийг эхний өдөр харууллаа. Дэвжээн дээр гарсан гараа бүр биеийн тамирыг шалгаа зогсохгүй хатуужил сэтгэл зүг шалгах шалгуур боллоо. Тэмцээн дахин 3 өдөр үргэлжилнэ. Хүн төрлөختөн ой модыг устгаж ан амьтдыг хөнөөж ардаа гуниг тээсэн хоосон орон зай үлдээдэг. Бэмби янзын нэртэй энэхүү уян хатан жүжиг нь анх жүжигчний мэргэжлийн боломж бололцоог харуулах сургалтын зорилготой бүтээгдсэн байжээ. Би үнэн ч сэтгэлийн хүчил шиг түүхт дуртай. Мөн би чинь уян хатан жүжигийн найруулагч учраас уян хатан төсөл эрэлхийлж байдгийн. Биеийн өгүүлэмжтэй гэсэн үг шүү дээ. Жүжигчид үгээр бус хөдөлгөөнөөр илүү ихийг илэрхийлэхийг зорьсон. Жишээлбэл анхны хайрын мэдрэмжийг. Хүүхдийн гимээр гинэн боловч гүн утга агуулсан Бэмбигийн түүх үзэгч бүрийн сэтгэлд хүрч бяцхан туглыг бодит амьдралын харгас хүйтийн ертөнцөөс нууж хамгаалах хүсэл төрүүлнэ. Харин энэ мэт бэрхшээл шаналл багасхын тулд амьдралын дүрм энгийн. Чамайг хүрээлж байгаа бүхнийг хайрл, хамгаал, бүтээ. Ингэж чадвал энэ дэлхий дээрх асуудал багасч, нулимс гунигч цөөрнө гэж бийтгдэг. Жүжиг задгаа талбайд байгалийн дунд тоглогдсон юм. Вескикийн нээлттэй театр олон жилийн турш ашиглагдаагүй байсан ч энэ тоглолтоор дахин амь оржээ. Өнөөдрийн энэ тоглолт бол тайз амилж эхлэх анхны алхам юм болов уу гэж бодож байна. Бид л энэ хаалгыг эхэлж онгойлгож
байна. Энэний дараа дизайнерууд, бүжигдэглээчид, дуучид энэ тайзыг бүрэн ашиглах баха. Эхний үзэгчид тоглолтыг баяртайгаар хүлээн авсан бөгөөд зохион байгуулагчид Бэмби дахин тайзнаа амилж үзэгчдийг баярлуулах болно гэдгийг онцоллоо. Жанна Щепкова, Артем Буинов. Новости дня. За неделю с 5 6 сарын 5-наас 11-ний хооронд зохиогдсон театрын нутаг дэвсгэр наадмын хүрээнд үзэгчид Москва болон бүс нутгийн 11 жүжиг үзэж дүрслэх урлагийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон юм. Мөн наадмын оролцогчдод зориулан лекц, сургалт, урлагийн нэр тэтгэлтнүүдтэй уулзалт зохион байгуулагдлаа. Өнөөдөр жүжигчин Ирина Апексимоватай уулзалт хийж театрын ур чадвар уран бүтээлчдийн хамтын ажиллагааны тухай ярилцжээ. Мөн өчигдөр эрхүүгийн үзэгчдийн сэтгэлийг булаасан Фигаро жүжигийн тухай ярилцлаа. Уулзалт дулаан уур амьсгалд өрнсөн тухай жүжигчин өөрөөч онцолсон юм. Мэргэжлийн хүмүүстэй ярилцах үнэхээр таатай байдаг юм. Тэрнээс гадна энд оролцож байгаа залуус сэргэлэн, элен далангүй хүмүүс. Тэдэнтэй нээлттэй шууд ярилцах боломжтой. Үзэгчидтэй эсвэл жирийн хүмүүст хэлэх боломжгүй зүйлсээч энд ярих боломжтой байна. За время фестиваля Наадмын турш 5 талбайд нийт 40 арга хэмжээ зохион байгуулагджээ. Үзэгчдэд зориулсан үзүүрүүдээс гадна мэргэжлийн хөтөлбөрч багтсан байлаа. Өнөөдөр зохион байгуулагчид оролцогчдтой уулзаж тэд сүүлийн өдрүүдийн сэтгэлээ хуваалцлаа. Гүн гүнзгий сэтгэл төрүүлсэн зүйл бол харилцаа холбоо байна. Энд хэрэгжиж байгаа coworking бол наадмуудын дундаас хамгийн үнцэнтэй нь гэж бодож байна. Хамтрагчидтай танилцах, харилцах, үзэл бодол солилцох нь надад хамгийн сайхан мэдрэмж үлдээлээ. Классно, что я отсюда вынесла. заключительным и ярким аккордом Наадмын сүүлчийн оргил мөч нь эрхүүгийн Ахлапковын нэрэмжит академик драмын театрын тайзнаа тоглогдох Пиковая драма жүжиг байх болно. Харин бид энэ сайхан наадам дахин эрхүү хотод ирэхийг тэсэн ядан хүлээх болно. Константин Синицын специально для программы «Новости». Иван Шумейков мэргэжлийн спортод 7 байтугай олон жилийн хугацаанд зүтгэж байгаа нэгэн. Тэр агаарын теннис болон гар барилдаанд илүү дуртай. Шагнал медаль нь аль хэдийн 50 дээр багтгаа болсон ч түүний хувьд хамгийн чухал нь медаль биш, харин өрсөлдөгчийнх нь нүдэн дасах тэмүүлэл, спортыг хайрладаг найз нөхөдтэй болох явдал юм. Одоо тэрээр Орос улбаны улсын агаарын теннисний аваргын тэмцээнд хүч сорихоор бэлдэж байна. по бадминтону. Бид 7 өдрийн дараа нисэн. Тун чадварлаг хүнд өрсөлдөгчд хүлээж байгаа. Эх орны өнцөг булгамгаарээс ирэн шүү дээ. Хүнд ч гэлээ анх Серпуховд очихдоо шууд л 2 алт авсан. Энэ удаа яах юм байгаа юм бүүмэд спортын мастер болох юм билүү? Хэмэдлээ. На городской спартакиаде Хотын спартакиадын үеэр Иван ялагч болохыг хүсэж байсан ч хурдны хаан хэмээгдэх тэдмийг 22 жилийн турш эзэмшиж буй Георги Шишанин аль хэдийн өөрийн байр суурийг баттгсан байжээ. Тэр саяхан Хабаровскт болсон тэмцээнд амжилтаа дахин нотлоод ирсэн байна. снова подтвердил свое мастерство. Хабаровскт болсон тэмцээнд явахдаа ялчгаад ирсэн. Догдлсон уу гэж үү? Үгүй ээ, догдлоо сүйд болсон юм байхгүй. Тэр чинь гэртээ байхдаа сандраад догтлоод байдаг байхгүй юу? Яг тэмцээн дээр бол тарих унтраад зөвхөн тэмцээндээ анхаарлаа хандуулна. Энэ бол маш хүнд ачаал. Бие махбод эцсээ хүртэл үзэн шүү дээ. Организм выдыхается уже в конце. Вместе с командой Багийнхаа хамт Хабаровскт хүч сорж амжилттай оролцсон Светлана Жен одоо төрөлх хотынхоо тайзан дээр тэр сэтгэлийн хад төсвөр төвчээрээ дахин харуулхад бэлэн болно. домашней арене. Бөмбөг шидэх төрөлд оролцсноо гэж бодож байна. Чөлөөтэй, суудлал байгаа төрөлд ч үзээд алдана. Үнэхээр хүчтэй тамирчид ч оролцдог. Энд сул дорой хүн гэж байдаггүй. По итогам 3-дневной 3 өдрийн турш үргэлжилсэн хотын спартакиадаар тэрэгтэй уралдааны төрөлд хурдны хаан Георги Шишанин тэдмээ хадгалж үлдсэн бол мөнгөн медалийг Иван Шумейков, хүрэл медалийг Андрей Шукин хүртжээ. Бусад төрлүүдэд ч бас шилдэггүй тодорсон бөгөөд тэдний дараагийн сорилт болох бүсийн авраг шалгаруулах тэмцээн эх 9 дугаар сард болох юм а. уже в сентябре. На протяжении многих Олон жилийн турш Алроса компани Якути Арктикийн бүсийн хөгжлийг тууштай дэмжиж, зорилттой санхүүгийн тусламж үзүүлсээр ирсэн. Очир эрдэнэ олборлагч энэ компани нь нийгмийн бүтээн байгуулалт хийхээс гадна хойд нутгийн уугуул, зөөн тоод ард түмний соёлын өв уламжлалыг хадгалан хамгаалахад их ихэнх хувь нэмэр оруулж байна. Эникен Буга, хозяйки вселенной. Знаменовался он рождением оленят, появлением
В рамках сотрудничества Алрусагийн дэмжлэгтэйгээр нутгийн ард түмний үндэсний баяр наадам, зан үйл, өв соёлыг хадгалах олон арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж байна. Үүний тод жишээ бол Ивенкодийн Бакалдын үндэсний баяр ард түмний ив нэгдлийг бэлэгддэг уламжлал ёс заншлаа нэгдсэн утгаар тээж ирсэн баяр юм а. традициями и обрядами. Алруса компани дэмжлэгээр энэ жил хойд нутгийн эрдэнэс нэртэй Оросын холбооны улсын хэмжээнд зохиогддог үзэсгэлэнд Саха буюу Якут улсын төлөөлөгчид 20 жилийн түүхэндээ анхудаа 1-р байр эзэллээ. Энэ бол үнэхээр бэлэгдэлтэй үйл явдал юм. Праздник Бакалды Бакалдын баяр нь Ивенко ясны ёс заншлыг илэрхийлдэг. Хавар дуусаж уран цаг ирэхэд олон овгийнхан уулзаж өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж ирээдүйн төлөвлөгөөгөө хэлэлцдэг уламжлалтай. Энэ баяр нь Ивенкийн ардын ах уй, урлаг, ухаан, гоо зүвтэй танилцах онцгой боломж болдгийм. культурой и традициями. Эрт дээр үеэс хойш хойд нутгийн ард түмэн зочломтгой гэдгээрээ алдартай. Ирсэн хүн бүрийг угтахдаа үндэсний тоглоомор тоглуулдаг. Жишээ нь хар ус загас барих тоглоом. Үсэрч шидсэн загсыг хөлөөрөө зохих ёстой. Мөн эвен үндэстний хоол болох алапчо, дигвэ, утаа загас нючупчу оллогоор зочдоо дайлна. Бакалдын Бакалдын нь Ивенкардын ертөнцийг үзэх үзлийг илтгэн харуулдаг. Энэ нь байгаль дэлхийтэй хүндэтгэлтэй харилцах, өөрийгөө энэ ертөнцийн нэг хэсэг гэж ухамсарлах ойлголтод суурилдаг. миру. Надад Бакаладын баярын хүүхэд гэж нэр өгсөн. Би багасаа энэ баярт оролцсоор ирсэн. Энэ бүхэн бол өөрийгөө ухамсарлах, үндэс угсаага мэдрэхэд их тус болдог. У летнего праздника Энэхүү зуны баярыг бүс нутгуудад ээлжлэн уламжлалт болгон зохион байгуулах нь бас нэг онцлог нь боллоо. Энэ жил баярыг Үст-Майскийн район зохион байгуулсан бол эх жил Бакалдын Нэрюнгри дүүгийн Иенгра тусганд болно. района. Ирэх жил Иенгара тусганд Ивенкил зан үйлийг заах хичээлүүд зохион байгуулагдана. Та бүгдийг Бакалдынд урьж байна. Алмазодобывающий Алроса компани нийгмийн хариуцлагатай хамтын ажиллагааны тод жишээг харуулж байна. Тэдний түншлэл үргэлжлэх бөгөөд өнөөдрөөс эхлэн хойд нутгийн цөөн тод ард түмний өв соёлыг дэмжих шин төслүүд хэрэгжиж эхлээд байна. Даяна Федорова, Лесарь Мятников, Якутск. В этом году Энэ жил Чүнцэний автошоу дэлхийн автоүлдвэрлэлийн шилдэг үйлдвэрлэгчдийг цуглуулсан томоохон арга хэмжээ болж байна. Үзэсгэлэнд жолоочгүй жолоодлогын хамгийн сүүлийн үеийн технологиудыг танилцуулж байгаа бөгөөд салбарын чиг хандлага нэгэнд тодорхой болжээ. Автомашинууд улам бүр ухаалаг мөн байгальд ээлтэй болж байна. все более экологичными. Автомашинд дэг хувьтай батарейг 93% бүрэн цэнэгтэй батарейгаар солих бүхий л үйл явц ердөө 3 минут орчим болдог юм. Одоогийн байдлаар энэ бол хятад болон дэлхийн хэмжээнд хамгийн урдан цэнэглэх шийдлүүдийн нэг гэж хэлж болно. Бид дэлхийн тэргүүлэх програм хангамжид суурилсан платформ, цагирах сүлжээ дамжуулалтын системд үндэслэн ухаалаг явах анги, бие даасан жолоодлагын систем, дотоод орчны ухаалаг систем зэрэг нийт 21 төрлийн дэвшилтэт технологиг боловсруулсан. Цаашид бид 28 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж R&D багийг 10,000 гаруй мэргэжилтнээр тэлэхээр төлөвлөж байна. Бидний гол зорилт бол ирээдүйн ухаалаг тээвэр автомашин роботик технологиг хөгжүүлэх явдал юм. На международном рынке Олон улсын зах зээл дээр Хятадын ухаалаг тээврийн хэрэгслүүд улам бүр хүлээн зөвшөөрөгдөж, салбарын мэргэжилтнүүд бүгд найрамдагтад ард улсын анхны тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийг өндрөөр үнэлж байна. Ялангуяа ухаалаг технологийн салбарт Хятад улс дэлхийн томоохон брэндүүдтэй өрсөлдөх түвшинд хүрээд байна. мировыми брендами. Хятад маш том ахис дэвшил гаргасан. Хятадын тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид сүүлийн жилүүд барууны компаниудтай харьцуулахад үнэхээр том дэвшил гаргасан. Ялангуяа ухаалаг системтэй автомашинууд бол энэ салбарын ирээдүй юм. Энэ утгаараа Хятадын компаниуд маш сайн байр суурьтай байна. Во время выставки Үзэсгэлэнгийн үеэр Хятадын цахилгаан автомашинууд худалдаа авагчдын сонирхлыг тунчиг татаж байлаа. Европын брэндүүдтэй харьцуулахад гүйцэтгэл сайтай үн хямд гэдгээрээ хэрэглэгчдийг татаж байна. и предлагает более приемлемые цены. Өглөө ажилдаа явах замдаа Хятадын 10-аас 20 цахилгаан машин харах нь энгийн үзэгдэл боллоо. Энэ зах зээл намайг улам бүр татаж байна. Европын автомашины үйлдвэрлэл өрсөлдөх чадвартай гэдэг нь үнэн. Гэхдээ Хятадын цахилгаан автомашин концепт карууд Европын түвшинд хүрчгээд байна. Аль тал нь сайн ажиллаж байгаа нь хэрэглэгчдийн хувьд сайхан сонголт болж байна. Би энэ үзэгдлийг сайшааж байгаа. Үнэхээр таалагдж байна. Автопроизводитель Автомашин үйлдвэрлэгчид дэлхийн даяар брендийн нэр хүндээ бэхжүүлж хэрэглэгчдийн төрөл бүрийн хэрэгцээг хангахыг зорж байна. Чүнцэний автошоу нь энэ онд Хятадд зохиогдож байгаа топ 5 авто үзэсгэлэнгийн нэг бөгөөд 6 дугаар сарын 7-наас 15-ны хооронд үргэлжилнэ. Жаншуан Сиржиан.
Это может напоминать черную. Энэ дүрс хар баасан гарагийг санагдуулж болох ч үнэндээ энэ бол Pop Mart брендийн хятадын их газраас гадуурх салбаруудын нээлтийн үеийн дүр зураг. Амжилтын нэг түлхүүр нь сохор буюу гинтийн тоглоомтой хайрцаг. Ямар тоглоом дотор нь байгааг мэдэх боломжгүй. Энэхүү маркетингийн аргачлал анхлан худалдааны зайл байснаа хожим дизайнер тоглоомын бэлэгдэл болсон. Pop Mart анхнаасаа олон улсын зах зээлийг зорж зөвхөн дизайн төдийгүй уран сайхны үндсэн дээр төвлөрсөн нь амжилтанд хүргэсэн юм. 2024 онд компани орлого 2 дахин нэмэгдэж, нийт орлогын 40% нь гадаад зах зээлээс оржээ. Ялангуяа зүүн өмнөд Азийн зах зээлд эрэлт эрс өсч, зөвхөн энэ бүс нутгаас 2.4 тэрбум юанийн борлуулалт хийсэн байна. Хүмүүс харин муухай амьтд гэдэл юм. Надад болохоор хөөрхөн санагддаг. Гэхдээ жаахан ууртай. Би бүр өвчлсөн штэ. Эднэрт хайртай. Дахиад авмаар байна. Том болж насанд хүрсэн ч тоглоомд хайртай байхад яадгийн хөвгчлөлтэй штэ. Яагаад болохгүй гэж. Залуу сэтгэлгээтэй байж тэрнээсээ таашаал авах нь чухал гэж бодож байна. Өөртөө хатуурхах шаардлага байхгүй. Зарим брэнд уламжлал өв соёлоос урам авч хятадын гоо зүй уран чадварыг тусгасан орчин үеийн урлагийн бүтээл гаргаж байна. Эдгээр нь шин цагийн үн толдвор болон дахин төрж эртний гоо сайхныг шинэлэг шийдлээр харуулж чаджээ. Смысленные для нового времени. Шили хунжуан буюу сүй тавьсан 10 бэрийн цуваа нэртэй цуглуулга бол манай хамгийн алдартай бүтээлүүдийн нэг. Үүнд хятадын гоо зүүн онцлог бүрэн шингэсэн юм. Хэдий тийм ч Японд маш сайн борлуулалттай байсан. Харин Америкийн нэгдсэн улс Европын зах зээл дээр хэрэглэгчдийн ихэнх нь Хятадаас бусад орны иргэд байдаг юм а. Каждый год компания. P-School жил бүр 100 гаруй оронд шинэ бүтээгдэхүүнээ онлайнаарч дэлгүүрүүдээр танилцуулдаг байна. Жишээ нь ард түмний арслангийн бүжиг цуврал Их Британд алдаршиж байгаа бол сүй тавьсан 10 бэрийн цуваа Японы хэрэглэгчдийг байлдан дагуулж байна. 2025 он гэхэд уг цуврал дэлхийд даяар сая шүтэн бишрэгтэй болно гэж тооцоолжээ. Олон улсын зах зээлд гарах зам тийм ч амар байгаагүй. Эхэндээ гадаад түншүүд тэднийг зүгээр нэг гүйцэтгэгч хэмээн харж байсан ч 2019 оноос компанийн зүгээс бүрэн бие дааж өөрийн брэнд болохоо зарлаж чадсан. Заявила о себе как о самостоятельном бренде. Бид дэлхийн зах зээлд өргөн хүрээтэй дэлтийг зорилготой юм. Зарим хүн биднийг өрсөлдөгч гэж үзэж магадгүй. Гэсэн ч энэ бидний өсөлтийг зогсоохгүй. Бид одоо ч хамтрагчтай хөндлөж анхны бүтээгдэхүүний шугамаа хадгалсаар олон улсын стратегиар урагшилж байна. Лу Сыжуй, Си Джитян.